ертөнцийн эзэн Нуах болон түүний хамт онгоцонд байгаа бүх хүн амьтдыг өрөвдөхдөө салхи хүлээлгэхэд үерийн ус татарч эхлэв. Тэгээд ертөнцийн эзэн газрын гүнээс гарах ус болон тэнгэрээс цутгах бороог зогсоолоо. 150 хоногийн дараа үерийн ус аажмаар татарч эхлэв. Улмаар 7 дугаар сарын 17-нд Нуахын усан онгоц Арарат уулын нэгэн нуруунд газарджээ. Үерийн ус улам доошлосоор 10 дугаар сарын 1-нд тэр уулын зарим орой уснаас цохив. Түүнээс хойш 40 хоногийн дараа Нуах онгоцны цонхыг онгойлгож нэгэн хон хэрэг тавьж нисгэлээ. Ус татартал хэрэг ийш тийш нисэж байсан боловч эргэж ирсэнгүй. Тэгээд үерийн ус хэр зэрэг татарсныг Нуах мэдхийн тулд онгоцноос тагтаа гаргаж тавилаа. Тагтаа буух газар ололгүй буцаж ирсэн учраас Нуах цонхоор гараа сунган түүнийг буцаан оруулав. Газар дэлхийн нилдээ усаар хучигдсан хэвээр байжээ. 7 хоноод Нуах дахин өнөөх тагтааг тавилаа. Тэр өдшин тагтаа онгоцонд буцаж ирэхдээ амандаа олив модны шинэхэн навчид зуусан байлаа. Ийхүү үерийн ус татарсныг Нуах мэджээ. Дахин 7 хоногийн дараа Нуах тагтааг буцааж тавилаа. Энэ удаа тагтаа эргэж ирсэнгүй. Тэр жилийн 1-р сарын 1-нд Нуах 601 настай болох үед үерийн ус ийхүү бүрмөсөн ширгэжээ. Нуах онгоцны дээврийг сөхөн авч газар дэлхийг хараад өөр ашиж байгааг нь ажлаа. 2-р сарын 27-нд газрын хөрс бүрмөсөн өөр ашиг. Тэр үед ертөнцийн эзэн Нуахад хандан одоо эхнэр хөвгүүд тэднийхээ гэр бүлийг аваад онгоцноос гарч болно. Гарахтаа бас бүх тэжээмэл, зэрлэг амьтад, хэвлэр явгчд, жигүүртэн шувуудыг гаргаж тавь. Ийхүү тэд өсч үржин газар сайгүй амьдрэг гэлээ. Ингээд Нуах болон түүний эхнэр хөвгүүд тэдний эхнэрүүд бүгд онгоцноос гарч басгүй бүх төрлийн тэжээмэл, зэрлэг амьтад, хэвлэр явгчд, жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь гаргалаа. Нуах мөнхийн эзэнд заривлан чулуугаар өргөлийн ширээ засаад төрөл бүрийн цээргүй амьтан болон шуудаас нэг нэгийг шилж аваад алж өргөл болгон шатав. Мөнхийн эзэн шарсан махны үнэрийг таалан хүний төрлөх муу чанар хар муу санаанаас болж би дахин хизээч газрын шороог хараахгүй. Дахин би хизээч амьд амьтдыг ийм аргаар устгахгүй. Харин энэ дэлхий сүнэн сөнтлөө үр тарих болон ургац хураах хоёр улирал. Өвлийн хүйтэн ба зуны халуун улирал. Өдөр ба шөнөтэйгөө байг гэж шийдлээ.